Сайн байцгаана уу? 7 асуултанд давтай морил насаа байна. Сайн байцгаана уу? Насаа байна. За өнөөдөр бид нэр Америкийн нэгдсэн улсын нийслэл хот болох Вашингтон ДС хотоос мэдчилж байна. Тэгэд Вашингтон ДС-д байрлах Энэрл Монгол чуулганы пастор Ман гэрэлтэй уулзч байна. Сайн байна уу? За сайн байна. Сайн байна уу? Амар хүчтэй асуусан уу? Тэгсэн тий. Уучлаарай. Хотын хүмүүстэй жоохон айж ухаан ярихгүй бол хотын хүмүүс чинь ер нь жоохон тийм нийслэл хүмүүс юм байна. Тэгэд өөрийгөө товчхон танилцуулахгүй юу? За сайн байцгаана уу? Сайн явж байна уу? Тэгээд сайн явж байна. Энэ хоол бас зорж ирээд юм чухал үйл хэргийг хийгээд явж байгаад баяртай байна. За миний нэр одоо Мижид оржийн Ман гэрэл гэж хүн байна. Тэгээд энэ жил 46-тай. Тэгээд эхнэр 2 хүүгийн хамтаар амьдарч байгаа. Бид нар хамтдаа эхнэртэйгээ хамт одоо 2005 онд анх Америкт иржээ. Эзний дуудлага өвөрлөөд ирсэн гэж итгэж байдаг. Одоо бол энэ одоо Америкт Виржиниа аймагт гэх юм уу те үйл ажиллагаа явуулж байгаа Энэрл чуулганы пастораар үйлчилж байна. За маш их баярлалаа. Тэгээд бид нар 7 асуулт гэсэн видео контент хийж байгаа. Тэгээд энэ 7 асуулт асууна. За. Тэгэхээр эхний асуултанд орцгоё. Тэгээд мэдээж хамгийн эхний асуулт бол Энэрл Монгол чуулган маань хизээ анх хэрхэн байгуулагдсан тэр түүхээс яваалцаач гэсэн байна. За. Миний бодлоор эхлээд би юунаас эхлэх ёстой хизээ анх яаж ирснээс эхлэх ёстой гэж бодож байна л да. Тэгээд 2005 онд их нэртэйгээ хамт энд ирэхдээ бид нар Вашингтон Монгол цуглааны урилгаар тэгээд пастрын эзгүй байх үеэр одоо үүрэг гүйцэтгэж ирсэн байгаа. Тэгээд Вашингтон Монгол цуглаан дээр 2 жил өдөр үйлчлээд 2007 оны 1 сарын 28-нд хамгийн анх одоо Энэрл чуулган маань бас 100 хэдэн хүнтэй хамтаар үйл ажиллагаагаа эхэлжсэн юм аа. Тэгээд тухайн үед миний санахын нэг 10 гэр бүлүүдтэй хамт байсан болоо. Тэгээд бас хөгшөөд хөвгүүд нийлсэн тий одоо нэг оролцоор 30-аад хүнтэйгээр бид нар бас эхний саруудад байсан. Тэгээд тухайн өдөрсөө жоохон хөвгт гэж бид нар байсангүй бүгдээрээ залуу гэр бүлүүд. Тэгээд манай одоо миний одоо том хүү бол тэнд ганц хүүхэд нь бараг шахуу байсан маа тэгээд. Иймэрхүү байдалтай эхэлжсэн. Тэр 2007 оны 1 сард 1 сарын 28-нд Энэрл цуглаан байгуулагдсан гэж үзгэнэ шүү дээ тийм ээ. 14 жил болсон тий. 15 дахь жил рүү орчин да тий. Орчин тийм ээ тий. За тэгвэл одоо тэгээ сүүлийн 15 жил хугацаанд үйлчлэхдээ бас одоо ирээдүйд ч гэсэн тий ямар алсын хараатай та чуулга үйлчилж байна? Товчгоор хэлэх юм бол эзний энерлийг энэ дэлхийд гэсэн тийм одоо товчлолтой. Тэгээд ер нь бол бидэнд байгаа өөрсдийн бас нэг тийм авиас чадвар тийм манай цуглааны хүмүүсийн бас хийж чаддаг, бас тэмүүлдэг, санаа нэгддэг тэр зүйлийг ажиглаа харахаар ер нь бол энэ Христ итгэлт боловсрол гэх юм уу тийм Christian education гэсэн талбар дээр маш их юм нэмэр оруулах тийм зүйлийг хийн гэсэн тийм алсын хараатай. Тэгээд бид нар нэг хэдэн жилийн өмнө юу аудио библ хийсэн. Одоо драмчилсан аудио библ одоо ариун бичээс нийгэмлэгээс гарсан 2004 оны орчуулгаар бид нар нэг 5 жилийн хугацаанд хийсэн байгаа. Тэгээд тэрийгээ бид нар аль болох энэ дэлхийд даяар тийм монгол хэлээр ойлгодог хүн болгонд хүргэнэ гэсэн бас яг тийм ойрын зорилт хараа байгаа гэх юм уу. Тэр өнгөрсөн 15 жилийн хугацаанд бас юу эсийг туулах вэ? Тэгэхээр энэ 15 жилийн хугацаанд танай чуулганы хувьд хамгийн өсөлттэй байсан он жилүүд хизээ байв те. Тэгээ энэ өсөлттэй байх гол хүчин зүйлс нь те юу байв? Энэ талаар хуваалцаач те. Өсгөд юу нөлөөлсөн бэ гэж те. Ер нь бол эзний ивэлээр одоо бид нар нэг тийм амар хүнд үеийг туулсангүй л дээ. Тэгээд үнэхээр эзэн ивэсэн. Тэгээд бидний дандаа залуу гэр бүлүүд байсан учраас тэд маань олон хүүхдүүд төрүүллээ л дээ. Тэгээд ерөөдөө нэг бид нар юм механик өсөлтөөр өслөө гэдэг ингэ ер нь хошигддаг л да.
Тэгээд бидний хамгийн их одоо өсөлттэй жилүүд гэж бодохоор бид нар яг тэр нэг аудио библ хийжсэн үеийг гэж би хэлж чадна. Тэгээд одоо бараг 8 жил өнгөрчлөө шүү дээ. Анх хийж эхэлснээс хойш. Тэгээд энэ үеүүдэд бол үнэхээр маш их тийм одоо хүмүүс одоо итгэвтэйгээр тэгээ үйлчилж хүүхдийн цуглаан, тэгээ залуучуудын цуглаан, тэгэл эсийн бүлэг, Магдалины групп, бүр тийм залбирлын бүр хэд хэдэн группүүд байдаг тийм маш их тийм итгэвтэй үйл ажиллагаа яг энэ үед байсан. Тэгээд энэ нөлөөлсөн юм гэдэг би хамгийн түрүү бурхан л энийг хийсэн гэж бодож байгаа тийм. Мэдээж төлөв. Тийм тэгэхээр бурханд үнэхээр алдрын үргийг гэж бодож байгаа. Бас нөгөө нэг юм болохоор бидний одоо залуу гэр бүлээр ингээд бараг тогтцсон юм шиг ийм цуглаан учраас тийм гэр бүлүүдийн хоорондох нөхөрлөлийг маш их тийм хамгаалж ингэж ирсэн байна. Тэгээд энэ бас нэг талаараа нөлөөлөхөд хүрсэн болов. Өмнө бас бид Магдалины үйлчлэлдээ ингээд олон хүн ингэж оруулж тэ бас ингээд яг Магдалыг илүү тэ цуглаандаа илүү том руу тавьж бас эзний үг цэврээр очих дээр бас маш их анхаарал тавьж ирсэн байгаа. Тэгэхээр хүчин зүйлүүд байсан болов уу гэж бодож байна. Нэгсэндээ одоо цуглааны залуу гэр бүлөө залуучууд хамтран эзэнд үйлчилсэн энэ үйлчлэлээр дамжуулж илүү өссөн гэж харж болох нь шүү дээ. Яг үнэтэй, яг үнэтэй. Баярлалаа. За тэгээд бас яг хамгийн одоо тийм өсөлттэй үеэс гадна бас яг хажуугаар нь хүн хэцүү үед бас тохиолдсон байж магадгүй. Тэгээд чуулганы хувьд бас яг хамгийн хүнд тийм одоо үе хизээ байсан бэ? Тэр талаасаа бас тийм хуваалцаж. Ер нь болол тэр нөгөө нэгдэлтэй нөхрөлтөө тий одоо баг өдөр шөнөгөл ингээл уулздаг байсан тийм хүмүүс донд ингээд тийм өөр тийм онол баримтлал ингээл гарч ирээл тэрийгэ хөөгөөл нэгэндээ итгэхэ байгаал нэгээ зөв буруу гэж хараад тийм үеуд нэг 2 3 удаа тохиолдлоо л та. Тэгээд энэ ингэх тоолонд нэг юм хэсэг хүмүүсийн цуглаанаас тий тасарч явдаг ч юм уу цуглаандаа ирэхэ болдог ч юм уу тэр л хамгийн хүнд үе байна гэж би бодсон. Тэрнээс бол хүний амьдрал болсон хойно хүн өвдөн тийм ээ бас ингээл янз бүрийн бас нэг тийм алдсан хохирсон юмнууд гардаг л да тийм ээ. Тэгэхээр тэр болгоныг хамтдаа туулаад үүрэл гарч байгаа. Гэтэ яг нэгдэл нөхөр чуулганы тэр нэгдэл нөхөрлөл дотор ийм өөр үзэл санаатай болоод хагаралдаад ингээд тэр бол хамгийн хэцүү үе байдаг гэж харж байгаа. Тэгээд бидэнд бас яг хоо тэгэл 2 3 чудаа тохиолдоод авлаа л да. Тиймэрхүү үеийг та бас яг одоо пастор хүн тэгээд цуглааны удирж байгаа хүний зүгээс яаж давж байсан бэ? Ер нь болвол нэг одоо бид нар шиг хайр газар амьдарч байгаа хүмүүс те. Тэгээд энд бас энэ хүмүүс бүгдээрээ л өсөл төлөвшөлтийн нэг юм тодорхой нэг үеийг туулж байгаа. Тэр зэрэг нэг хурцлаал, чангалаал, загнаал гэхээсээ илүү одоо номлохдоо тий заахта бас нэг чиглүүлээ гэдэг нэг номер тавьж байгаа. Хоёрдугаарт нь учирлах, ятгах тий тэгээ араас нь явах гэх мэтлэн ийм зүйлүүдийг араас нь ер нь голчлон бас тавьж ирсэн байгаа. Тэгээд ер нь одоо ингээд энэ 10 хэдэн жилийн дараа ингээд харж байхад яг ингээд зарим хүн нэг ингээд доголдоод явж байгаа хүмүүстэр өшөө илүү их жоохон тий ятгах байсан юм болов араас нь гүөх байсан юм болов гэж хардаг юмнууд бас байдаг. Окей. Тэгвэл энэрл чуулганы онцлог юу байж болох вэ? Жишээ нь одоо бид нар хэрвээ чинь энэрл чуулган дээр очлоо гэхэд ямар хүмүүстэй илүү их уулзах бол те? Нэгсэндээ итгэгчдийн онцлог гэж бас нэг байна шүү дээ. Одоо чинь хөдөөнөөс ирсэн хүмүүсийн хөдөөний чуулганы те энэ хотын чуулганы тийм ээ бас нэг онцлог нийслэлийн нийслэлийн тийм нэг онцлог юу вэ? Энэ талаар хуваалцсан ш. Би яг бас тагтаа нэг бүрэн тод хэлж чадахгүй байна. Тэ. Гэхдээ ямар ч байсан маш манай чуулганы хүмүүсийн хувьд бол нэлээд тийм элгэмсэг хүмүүс байгаа. Тэ хүмүүстэй хинэгч гисэн гэртээ ингээл те оруулаад ягаал үйлчлээд ингээд явхаар тийм бэлэн тэгэл ер нь болвол ингээд айгүй илгэмсэг тийм хүмүүс хүнд бас их тусархуу тийм хүмүүс байдаг. Тэг яг уг хүн дээр ингээд уулзаад ингээд яриад ингэхтэр
тэр цагаан тий бүр тэр таланд эндөө их тийм хүмүүс байдаг. Тэгээд ер нь л бол тийм шүү дээ. Тэгээ ер нь одоо хідэн хүмүүс ер нь цуглаанд хамрагддгүү тий одоо насны хувьд ч юм уу тий ангилах юм бол Тэгээ ер нь дийлийнх нь одоо яг дундаж нас бол одоо нэг 40 иргэм насны хүмүүс болчлоо. Тэгээ анх цуглаа эхэлж байхад 30 ч хүрээгүй хүмүүс байсан. Тэгээд хүүхэд байхгүй тий. Тэгээд хаач гэсэн явсан хэд хоногор ч хамаагүй явцдаг гэсэн мэт одоо тэгэл доотлол нь 2 хүүхэдтэй л хүмүүс ээ ш. Тэгэл 4 5 хүүхэдтэй ч хүмүүс байна. Тэгээд ер нь 40 иргэм насныхан болчлоо. Тэгээд одоо бүр жоохон тэр хооронд нэг жоохон зай байгаа. Ганц нэг залуучууд байна л да 30 эдтэй залууд 30 хүрж байгаа. Тэгээ шууд 17 8-тай хүүхдүүд доошоо явчихж байгаа. Тинейжрүүд. Тий. Ер нь бол ингээд нэг бүрэн одоо бүрэлдэхүүнээр бид нар чи ингээд яг тоолох юм бол 80 орчим одоо насан туршид байгаа. Тэгээ нэг дахиад бараг нэг 80 ших хүүхэд байна уу. Тий. Тэгэл бараг нэг томчуудаасаа илүү хүүхдүүд нь олон юм байдаг. Тэгээ нэг сайхан нэг юу харж ирсэн чинь компьютер дээр файл харжсан. Ажигч чуулган дээр зохион байгуулсан нэгдсэн чуулган дээр манайхан 100 зургуул авсан байхгүй. 106. Тийм тэгсэн чинь яасан гэсэн чинь 12 наснаас доош хүүхдүүдийг үнгүү гэсэн байхгүй. Тэгтэн манай одоо манайхаас очиж байгаа тэр одоо 106 гэдэг чинь бид нар барыг 60-аад хүүхд аваад очиж байгаа байхгүй. Тэгсэн чинь нэг хүүхдээс босна бүгд 12-оос доош. Тэгээд манай насаа остор гайхаад үннөө гэж тэгсэн байгаа. Тэгээд одоо пасторунаас наа чи үннөө гэж асуусан сонир юм билээ. 50 эдэн хүүхдүүд тавьсан юм шүү дээ. Тий. Вау. Тэгс тий. Надад бас итгэхэд бэрх байгаа. Яг л 104 хүн ирчээд байдаг. Төлбөр нь 50% дээр бараг ших хөрөхгүй байгаад байдаг. Тэгээд хүүхдүүдийн тооноос чинь хүүхдүүдээс бид нар мөнгө авахгүй гэчээд байдаг. Тэгэхээр чи одоо асуухаас өөр аргагүй байсан л да. Тийм нөхцөл байдалд бол байсан уучлаарай асуусан. Ер нь бол тэр одоо цар тахлын одоо энэ үеэр бараг л 2 жил шахуу ингээл үргэлжилж байгаа юугаар бас нэлээд бас хүмүүс цуглаандаа ирэхгүй нэг тиймэрхүү юм гарч байгаа л да. Тэгээ нийтээр л тийм багш гоо. Тэгээ айжмаар одоо уцаж ирцгээж байна. Ер нь бол айжмаар тэгээд ер нь бол бид бас бидний нэг одоо нэг бас цаанаа залбирхтаа санд залбирдаг нэг тоо байдаг байхгүй юу 500 гэж. Энерл чуулган 500 юм дагалдагчтай болно гэсэн юм юутай байдیں۔ Тэгээ одоо горол бол жоохон хоол юмсан сонсогдож байгаа л шүү дээ. Эзэн хэрвээ бидэнд өрөөвөл энэ болно гэж итгэж байгаа. Тэгээд надад болохоор бас нэг аудио библийн тал дээр айгу сонирхолтой санагдаад байна л да. Тэгээд аудио библ дээр яг хэдэн хүн ер нь ажилладаг уу? Яаж одоо тэр ажилласан бэ? Тэгээд тэрний талаараас жоохон олцгоо. Тий, анх ер нь аудио библ хийх санаа манай нэг ахлагчуудтай хоорондоо ярихгүй юу? Зөөр сүмийн гадаа ингээд машины гадна дотн зогсож байгаа. Тэгээд ер нь энэ аудио библ ингээд уншаад нэг юм аппарат аваад уншаад тэгээд ингээд тараачи гэж бодсон байхгүй. Тэгээ байжсэн чи бишээ. За ер нь хийдүүлээ хийсэн шиг хий. Айгу сайн хий. Бүр ингээд жүжигсэлсэн маягтай хин хийх үү? Хүн байхгүй. Бид нар залбирсан байхгүй. Тэгсэн чинь энэ одоо 104.5 тийм ээ гэрүүлийн радиод ажиллаж байсан. Бүр юм нэг дууны оператор эмэгтэй. Гантио гэдэг эмэгтэй Америк руу нэг хэсэг хугацаанд ирж таарсан. Манай нэг гишүүний ихчлээ. Бидний яг залбирсан яг тэрхүү ирсэн байхгүй. Тэнгүүд бид нар шууд за энэ үнээр хийлгээгээд өөрөөс нь асуугаад бидэнд анх ингээ ром номыг хийж үзүүлж байсан байхгүй. Тэгээд тэрнээс үнэхээр таалагдсан. За ингээд гол хүн нь тэр хүн л байсан. Тэгээд одоо тэгээд дуу оруулалтан дээр бол бараг 40-од хүн оролцсон байдаг. Тийм Монголд бас тэр радиод ажилтдаг зарим нэг бас жүжигчээд мэргэжлийн жүжигчээд бид нар хүртэл орсон ба. Бид нар бол яг тухайн үед бол нэг ягаагүй эхлээ бид нар шинэ гэрээг дууссан хуучин гэрээг хийхэд бүр их олон хүн орсон ба. Тэгээ баг манай цуглааны баг бүх гишүүд ямар нэг байдлаар дуу оруулсан байдیں۔ Тий би хүртэл өөлж дуу оруулсан байдаг. Вау. Тэрийг сонсож байхад нэг манай бас тэр нэг хэсэг байгаа нэг. Тий. Ганц нэг жоохон бүтэхгүй дүү яриад хэсэг дээр л.
Ваа, амин. Тэгээд аудио библиэс сая их ивэл авч ирсэн. Тэгээд бас саяхан бас нөгөө зорилгоор удирдуулсан амьдралыг бас тий аудиогоор хийжсэн байсан тий. Тэр бас аяг таалагдсан. За тэгээд одоо 6 дахь асуулт руу хэдүүлээ орцгоё. За тэгээд чуулганд одоо ирэх 10 жил таны хувьд харж байгаа тий хамгийн том одоо давах ёстой зүйл буюу чаленж юу гэж бодож байгаа вэ? Тэгээ ер нь бол одоо энэ яг одоо болохоор биднэрт ингээд бүр нэг үеийн баг ингээд 10 хэд 20 ийм өсвөр насны хүүхдүүд гараад ирсэн. Тэгээ энэ өсвөр насны хүүхдүүдийг бид нар хэрхэн яаж устай одоо яг эзнийг яг дагдаг үйлчлэе гэсэн тийм хүмүүс болох уу гэдэг бол амар нь жоох тий. Үнэхээр бас яг тийм чухал асуудал болоод ирж байна л да. Тэгээд энэ дээр бол бид нар бас залбирч जैन. Тэгээ надаас гадна манай сүмд болохоор өсвөрийн одоо youth minister хариуцж байгаа Бадрал гэдэг пастор байгаа. Залуухан пастор байдیں۔ Тэгээд тэр маань үнэхээр сайн ажиллаж байгаа. Их нэртэйгээ хамтдаа үйлчлээд ингэж байгаа. Тэгэхээр нэг номерт болохоор бид нар энэ өсвөрийн хүүхдүүдийг яах вэ? Тэгээ манай одоо энэ амьдарч байгаа энэ DC орчмын олон ер нь бол гэр бүлээрээ голцсон хүмүүс их байгаа. Хүүхдүүд олон хүүхдтэй хүмүүс байдаг. Яг өсвөр насны нэг тийм хитэн суугаараа хүүхдүүд байна. Янз бүрийн хэрэг тарьж гин, асуудал гаргаж гин. Тэ одоо зан авирын өөрчлөлтүүд гарч гин, эцэг эхүүд нь яахаа мэдэхгүй байна. Өнгөрсөн 7 хоногт гээд нэг шүүх хурал одоо Нарлагтаны юун дээр болж байхад ингээд 2-3 монгол хүний нэр байгаа байхгүй. Дандаа яг гэр бүлийн зөрчлөөс болоод тэ одоо хүүхдээ алгацсан ч гэдэг юм уу тэгээд шүүхэд очсон юм харсан. Тэгэхээр энэ бол яг одоо бидний өмнө бүр нэг номер тавих хэрэгтэй юм байна гэж харсан. Тэгээд хоёрт болохоор зэрэг хүүхдээр одоо энэ чуулгана бид нар яг хэрхэн бас яг энэ тэр нөгөө юм гаж сургаал юм эсвэл нөгөө баялагын баяжхын онол. Тийм баяжхын онолоо теологоос бид нар хэрхэн бас хамгаалах уу хит одоо тийм одоо нэг юм сүнслэг зүйл хөөж ийн гээд ийм хөөрцөн ийм үзлүүдээс бид нар яаж хамгаалах уу. Тэгээ энэ бол бас бидний тулах ёстой нэг юм болж хуурж байгаа. Ийм байна. Тэгээд ер нь мэдээж бас яг сүмийн байр түрээслээд ингээд 10 хэдэн жил явна гэж бас тийм амар зүйл байсангүй. Тийм одоо бүр их юм үнэтэй болж байгаа учраас бас энэ бид нар ботхоос өөр аргагүй байгаа. Тэгэхээр сүмийн байр маягийн талаар ч гэсэн бас бодох хэрэгтэй болж байгаа гэж бодож байна. Ер нь манай энэ хавьд чинь нэг 5000 орчим Монгол байна гэж үзээд байгаа ш бүрийг хэлбэг. Тэгэхээр ерөнхийдөө Монголд байхад хүмүүс ярьдаг гэсэн 500 хүн тутамд нэг цуглаан байвал болно гэж ярьж байгаа байхгүй тий. Тэгэхээр энд одоо жишээ зүгээр тэр югаар нь үзэх юм бол энд яг элбэг 10 чуулган хэрэгтэй байгаа. Тэгэл яг уг нь яг байсан бол одоо үдээтэй байсан бол 5 цуглаан байхаар байлаа. Тэгээд хоёр нь яг нэг олигтой явсангүй. Тийм тэгээ одоо 3 цуглаан ингээд байж байгаа. Тэгээд ямар ч тач гэсэн ингээд байж байна. Тэгээд алсан олон цуглаан нэмэгдэхийн төлөө, байгуулахын төлөө яг энэ бол бас тулах хэрэгтэй асуудал байгаа. За баярлалаа. Тэгээд сүүлийн асуултанд оръё. Тэгээд мэдээж бид нар чуулган болгон өөрийн гэсэн одоо 2 дугаар үе, 3 дугаар үе яг л бид нар ч бүгд эхний үеийн Христэд тэгшнэр 1-р үе гэж явдаг. За одоо чинь одоо 2 дугаар айлтын гараад ингээд тий одоо эхнээсээ дээд сургууль руу орох чинь шүү дээ бараг тий. Тэгэхээр энэ хооч үеийнхэндээ зориулж юу хийж гин? Бас юу хийхийг хүсэж гин, бас төлөвлөж гин. Тэгээ хооч үеийнхэндээ хандж байгаа энэ үйлчлэлээс болцооч. За яг одоо л яг тийм үе нэрж байгаа учраас тэгээд тэр яг нэг айхтар том хийж байгаа гэж бас хэлэх нь хаашиж байна. Гэтэ нөгөө анханасаа зүгээр энэ өсвөрийн цуглаан гэдэг тусдаа ингээд бүр ягаад ийм үйлчлэл гаргаад пастор томлоод ингэсэн маань хамгийн ихний алхам болоо гэж бодож байгаа. Тэгээ үүн ирээдүйн төлөө хийж байгаа зүйл. Англи хэлээр явж байгаа тий. Англиар явдаг тий. Тэгээд ерөнхийдөө бас яг заримдаа бас нэг тийм шүүмжлээ шүү дээ. Монголоор нь хүүхдүүд ярихгүй байна гэдэг. Гэхдээ би өөрөө ч гэсэн бас өсвөр насны энд төрсөн, энд өсөж байгаа хүүхдтэй болохоор бас яг анзаарч байгаа зүйл эдгэрт бууж байгаа яг тэр орчин нь энэ англиар явж ин л та. Тэгэхээр алсан энэ одоо өсвөрийн цуглаанд байгаа энэ залуучууд маань тэгээ тэндээс дуудлага авсан тийм залуучууд ингээд гараад босоод ирвэл яг нөгөө English minister буюу те англи хэлээр явдаг
тийм үйлчлэл явах нь хэр зүг байна гэж бодож байгаа. Аа. Манай цуглаанд одоо хоёр Америк хүн байгаа. Тий. Хоёулаа монголоор ярьж чадахгүй. Тэгээд одоо манайхны ярьдгаар нэг нь яг юм цагаан Америк хүн байгаа. Нөгөөдг нь болохоор зэрэг одоо тий Африкэн тийм Америк хүн байж байгаа. Тэгээд нэг нь болохоор зэрэг бүр настай 80 эдтэй хүн байгаа. Тэгээд ерөөсөө тэгээд тэр хүн ерөөсөө юу ч ойлгохгүй. Монголоор ярихад юу ч нөгөө пастор нөгөө хүн бас пастор хүүхдийн энэ дээр үйлчилж байгаа. Тэгэхээр энэ хүмүүсийг бурхан ингээд яагаад авчирсан юм бол те өөрсдөө л ирсэн. Яагаад авчирсан юм бол гэд тэндээс ингээд харж байхад яг те энэ хүмүүсийг харж байхдаа ер нь алсан ийм хүмүүс ч гэсэн зөндөө ирэхэд бид нар бэлэн байх хэрэгтэй байна гэдэг үднээс айгу бодож байгаа. Тэгээ одоо нэг юм Магдалины дуун дээр хүртэл хүн ороод ирэхэд бид нар англи монголоор гаргахын тулд дуунуудыг ингэж бас нэг сан болгож хадгалж байгаа. Тэгээд ер нь нэг бас орчуулгын бас бидэнд их нөөц байна гэж харж байна. Манай навд ч орсууд бас их амьдарч байгаа. Орс хэлээр ярьдаг хүмүүс манай зөндөө хүмүүс байна. Тэр хүмүүсийгээ би бас ятгаад бас залбираач гэж уриалж байгаа. Яагад гэвэл тэд нар маань орсуудтай бас харилцаад тий авчрах юм юу ч бас байгаа. Тэгэхээр цуглааны дараагийн үеийн төлөө хийж байгаа ганц зүйл бидний одоо нэг хүүхдийн цуглаан тэгээд нөгөө өсвөрийн цуглаан хоёр л байна да. Ер нь бол одоо юм байдлаар. Тэр өсвөрийн цуглаан өөр ингэсэн бас англи хэл дээр хичээлээ заагддаг пастортай байна гэдэг чинь айгүй чухал байна. Тий. Энэ бол айгүй том бүр маш том одоо хэл гараа. Тий. Би бас тэдэрт зориулж байгаа одоо та бүхнээс зориулж байгаа тэр чинь бас нэг айгүй том зориулалт шүү дээ тийм ээ. Тэгэхээр яг ийм хийж байгаад миний хувьд бол маш их бахархаж байна. Яагаад гэвэл зэрэг одоо яг олон цуглаан одоо англи хэл дээр залуучууд ялангуяа өсвөр насны хүүхдүүд залуучуудтай яг өөрсдийнх нь яг энэ унган хэл дээр одоо бид нар энэ хүмүүсийг унган хэл гэж хэлэхээс өөр арга байхгүй яадлаар хэдийн Монгол айлд өсөж байгаа ч энэ хүүхдүүд сургуульд орохоос өмнө яг энэ хүүхдүүдийн яриа болохоор юм байна л да би монгол хүн гэж ярьдаг. Сургуульд орсны дараа юу шилдэг вэ гэхээр зэрэг I'm American гэж хэлдэг байхгүй. Эхлээд бид нар би монгол хүн гэж ярьж байгаа дараанд нь яалаар сургуулиас ч өдөр болгон тий та нар бол Америк хүн өдөр болгон бид нар чинь бас нөгөө төрийн дуудлаа баг дуулчин тий шахаа. Тэгээ тийм болоод ирэхлээр хүүхдүүд сургуульд орсноосоо хойш сэтгүүн шууд өөрчлөгдөж эхэлж байгаа болохоор яг тэдний сэтгүүд тохирсон тэр хэл дээр нь одоо эзнэгийг дамжуулна гэдэг маш чухал гэж би бол тэгж харж байгаа. Тэгээд энэ үйлчлэгийг бас эхлүүлсэнд маш их баярлалаа. Хийж байгаад бас их бахархаж байна. Одоо тэгээд том хөрөнгө оруулалт. Одоо яг манай ер нь л 7 асуулт ингээд өндөрлөж байна. Тэгээд та бас одоо энэ контентыг үзэж байгаа хүмүүст нэмж одоо урайлмаар байгаа, хэлмээр байгаа зүйл байвал одоо танд боломж өгье. Хаа газар явж байхдаа л голцоо хүмүүстэй хуваалцмаар байдаг зүйл юу гэхээр одоо Христийн бие эзний чуулган болвол тэ хаана байгаагаас үл шалтгаалж тэгээ Христийг одоо гэрэлтээ үлж тэ Христийн нэрийг өргөж амьдрах учиртай байдаг. Тэгэхээр бид нар өөрсдийн бас нэг төлөвшөлтийн нэг юм тэ одоо их баг үеэсээ болоод тэрнээсээ шалтгаалаад гэх юм уу өөрсдийн нэг бас аран шин амиа бодсон байдал тийм зүйлүүдэд хаяагүйгээс болоод нэг газар нэг арай хийж бүрэлдэж байгаа тэ эзний ажлыг нураахаар юмнууд хийчгээд идэг шүү. Тэгээд тэгэхээр зэрэг хэрвээ одоо та хаанч байсан бэ? Аль улсад бай? Европ байна уу? Тэгээ Аз байна уу? Монголд байна уу? Америкт байна уу? Тэгээ үл шалтгаалж тэ одоо эзний цуглаан гэдэг үргэлж хайрлаж энд байх хэвээр тэгээ эзэн намайг энд тавьсан. Би энд л байх хэвээр тийм ээ. Би энд ямар нэг шал цэвэрлдэг байсан ч үүд хаалга онгойлгож өгдөг байсан ч би заавал номлодог байх албатай. Би заавал тэнд иш үзүүлдэг байх албатай биш. Тэгээ яг эзнийг хүмүүстэй цуг байж яг тэр чуулганыг ингэж тэ хамгаалж чуулганы нэг хэсэг байх цаа маш чухал зүйл байгаа байхгүй. Тэгээд харамсалтай тэ өнөөдөр бас айгүй их тийм нөгөө эго өндөртэй хүмүүс байна. Тэгээд угаасаа энэ одоо сошиал медиа бол чи чадна, чи мундаг бай. Нэг тийм сонин одоо уйдгартай газраасаа гар гэд ингээд урайлаад байгаа учраас тэрийг асар их сонсож байна. Гэтэл Библи 2000 жилийн өмнө аль хэдийнэ бидэн сануулсан ертөнцийн юмс бол өнгөрч одоо шүү гэж тэ.
Харин эзэн бол мөнхөд оршдог гэж хэлсэн байна. Тэгэхээр мөнхийн зүйлийн араас бүгдээрээ илүү бүр ингээд бүр шуналтан явъя гэж би уриалмаар байдаг байхгүй. Тэгээд одоо нэг пастраа сонс гэдэг үг бол бүр өлег болцсон байдаг байлгүй бүгдээрээ. Харин зүгээр өөрийгөө л бодхоо байцх. Тэгээ өөрийнхөө бодлыг өөрхийн нэг нь тулгахаа байцх. Харин эзэн юу хүсэж байна гэдэг дээр анхаарлаа тавихад л бүх юм сайхан явна гэж бодож байгаа. Амен. 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 За маш их баярлалаа. Өнөөдөр бидний урилгыг хүлээж аваад хүрэлцэж ирсэн Энэрл чуулганы пастор Мангэрэлд маш их баярлалаа. Амен. Баярлалаа. Үйлчлэлтэн амжилт хүсье. За тэгээ та бүхний бас энэ эхлүүлээд явж байгаа тий ажилд ч гэсэн үйлчлэлт ч гэсэн маш их амжилт хүсье. Тэгээд олон хүнийг босгосон тий олон бас гэрчлэлүүд тий харагдсан хүрсэн юм үйлчлэл болох болтугай. Амен. Баярлалаа. За маш их баярлалаа. Тэгээд удахгүй мөн өөр чуулганы өөр пасторудтай хамтдаа уулзцгаая. Тэгээд өнөөдөр бид хүн таамд байсан. Та бүхэнд маш их баярлалаа. Тэгээд дараагийн дугаар хүртэл түр баяртай. 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 Дууссан гушууд 16 цаг болчихсон.